Энэхүү хичээлээр та өөрийн iPad Air 4-ийг ашиглан хэрхэн буддаг номын зураг зурах талаар заах болно. Procreate аппликейшнийг нээн, баруун гар талд байрлах нэмэх тэмдэглэгээр дээр дарж, буддаг номын хэмжээний дагуу хэмжээгээ сонгож, grid товчлуур дээр дарна. Дэлгэцэн доор байрлах саарал зураасыг хуруугаараа сөхөж, Safari дээрээ удаан дарж, дэлгэцний аль нэг тал руу шахаж гаргана. Хуулбарлан зурах зургаа интернетээс хайна. Сонгосон зураг дээрээ удаан дарж, хуруугаа салгахгүй чирч оруулна. Хэмжээг нь сунгаж эсвэл багасгаж тохируулна. Баруун гар тал дээр байрлах layer зэс дээрх нэмэх тэмдэглэгээр дээр дарж, шинэ layer нээн. Интернетээс оруулсан зурагны layer дээрээ 2 хуруугаараа тогшоход дэлгэцний дээд хэсэгт capacity 100% гэсэн бичиг гарч ирж байна. Хуруугаараа дэлгэц дээрээ дараад зүүн тал руугаа гүйлгэж өгөхөд capacity 100% нь багасж зураг бүдгэрнэ. Энэ нь цаасан дээр гэрэлтүүлж зурдагтай төстэй үйлдэл юм. Давхарлаж зурхад бэлэн болсны дараа брашны зэс рүү орж тохиромжтой браш сонгоно. Тухайлбал Technical Pen сонгож үзье. Technical Pen-ийн хувьд гол хэсгээрээ бүдүүн, үзүүр хэсэг нь нарийсан гаралттай браш байна. Calligraph дотор байрлах monoline brush-ыг туршиж үзье. Нэгэн жигд гаралттай байгаа учраас monoline brush-ыг сонголоо. Зураг дээрээ давхарлан зурхад гарын жижиргээ орж зураасууд морий зурагдж байгааг та харж байна. Тэгвэл хэрхэн гарч жирсэн ч тэгшхэн зураас гаргах вэ? Та сонгосон brush дээрээ нэг тогшин, Streamline гэсэн бичгийн доор байрлах amount хэсгийн хувийг ихсгэнэ. Одоо таны татаж буй зураас тэгшхэн гаралттай болсон байна. Хоёрдугаар шат. Давхарлан зурж дууссаны дараа layer зэс рүү эргэн орж, интернетээс оруулсан жишээ зургийг хуруугаараа баруун тийш болгон clear товчийг дарж устгана. Харин өөрийн зурсан зургаа мөн баруун тийш болгон duplicate дээр дарж copydна. Дээр байрлах сум дээр дарж өөр талбар дээр зөөж гаргана. Одоо өнгө зэс дээр дарж өнгө өгч будна. Будахдаа та хүссэн өнгөө сонгоод үзгээ салгалгүй чирч авчран будах хэсэг дээрээ тавина. Будсан зургаа дээр байрлах сум дээр дарж доош зөөж байрлуулна. Зүүн гар тал дээр байрлах түлхүүр add text AA тэмдэглэгээ үсгийн фондоо сонгоно. Үсгийн хэмжээг сонгоно. Үсгийн өнгийг мөн сонгоод дан дээр байрлах сум дээр дарж текстийг хүссэн газраа байрлуулна. Мөн цаасны доод хэсэгт зураас татаад хуудасны тоог бичиж болно.
3 дугаар шат. 2 дугаар хуудасны зургийг хэрхэн зурах вэ? Зураг зурсан хэсгээсээ гараад адилхан хэмжээтэй шинэ цаас нээнд дээрх дараалалаар шинэ зураг зурна. 3 дугаар хуудас, 4 дугаар хуудас мөн адил явагдана. 4 дугаар шат. Ном хэлбэрт оруулах. Үндсэн цэс рүү орно. Доор байрлах Select товчлуур дээр дарж, хуудасны тооны дараалалаар сонгоно. Сонгосны дараа Share товчлуур дээр дарж, PDF дээр дараад Best хэсгийг дарна. Дараа нь Save to File, Save. Таны хадгалсан ном файл цэс On My iPad дотор байршсан байна. Таны ном хэвлэлтэнд ороход бэлэн боллоо.